Сайн байцгаана уу үзэх өдрийн мэнд. Шинэ ангиараа уулзаж байгаадаа баяртай байна. Сувга дэмжих бол доор байгаа данс хараарай. Мөн лайк, саб, шеэрээгээрэй. За ингээд цуврал руугаа орцгоё. Миний өмнөх амьдралд цэнхэр лугийн дайралт. Энэ үеэс ойролцоогоор 1 жил 4 сарын дараа эхэлсэн. Бид хар лугийн зүрхийг мөн ариун нэгэн лушасыг алдаж байсан. Гэхдээ аль дээр хүчрэг холбоотнууд болон ховор эд зүйл суглуулж чадсан учраас эцэст нь бид цэнхэр лугийн эсрэг дайралт хийж чадсан. Тэгээд цэнхэр лууг устгасан. Гэвч бид асар том алдаа гаргаснаас болж луугийн зүрхийг авч чадаагүй. Данаклийн чухал тариалагын газар нөхөж баршгүйгээр бохирдсон. Тэр бол бүрэн бүтэлгүйтэл. Тэр үед агуугаас гарч сүмд буцаж ирсний дараа би албан тушаал ахихийн төлөө ихэд зовж байсан. Нээдийн дайсан оолтын 3 дугаар сүмийг гартаа авсан байв. Миний өшөө авах цорын гац боломж нь Сүмийн Баатар болж бидний хоорондох зайг багасгах явдал байв. Хэрэв би ямар нэгэн сул талыг нь олж чадвал энэ хамгийн тохиромжтой байх болно. Илүү их мэдээлэл байх тусмаа сайн. Тэгэхээр гүнж бүтэлгүйсэн тодорхой болсон юм байна. Тийм үү? Сайхан мэдээ байна шүү. Тэгээд их ойр цэрэг илгээгээгүй юм байна. Тийм үү? Ямар гайхалтай төлөвлөгөө вэ? Тийм ээ. Гэхдээ зөвхөн миний санаа биш л дээ. Тэд юу яриад байгаа юм бол? Гүнж энэ явдлаас болж олон цэрэг, их мөнгө, нэр хүндээ алдсан. Одоо холбооны төлөвлөж буй мөсөн луугийн дайралтад оролцлооч түүний нөлөө бага байх биз. Хар луу болон цэнхэр луугийн 2 зүрх аль хэдийн бидний гарт орсон. Одоо мөсөн луугийн зүрхийг авчихвал бид зоригтой бүрэн хүрнэ. Тэгвэл чийч бас хангалттай шагнал хүртэнэ. Мөнгөн түлхүүрийн дотор. Энэ удаад байдал огт өөр. Би яг таг мэдэж байна. Тэд бидэнд ямар занг тавьсныг та нарын хүсснээр би байлгахгүй навчнуудаа. Эдгэх уусмал, шарах эдгэн, маана уусмал, маанаг нөхөн, алтан нулимс, хорны нөлөөг хаах хамгаалтын энерги бий болгоно. Хэрэгтэй бүх зүйл надад байна. За харъя. Дүрс дамжуулах голем Грая. Эдгээр нь хоорондоо холбогдож дүрс дамжуулдаг. Том големор миний байгаа байдлыг харж чадна. Харин одоо би баазын байдлыг харах хэрэгтэй. Мөнгөн түлхүүрийн дотор байхад холбогдож болохгүй юм байна. Зүгээр харах юм биз дээ. Шуурга намтсан байж таарна. Тэд юу хийж байгаа бол? Хар луугийн сувнаас хэд үлдсэн байв? 24. Гэхдээ зөвхөн луунд л дөнгөж хүрэлцэн. Мангасуудад бол ашиглахгүй. Дарил Кэра хоёрын хамтын ажиллагаа төгс байна. Бусад гишүүдс ч үүргээ сайн гүйцэтгэж байна шүү. Гэхдээ асуудал нь дайснууд хэтэрхий олон. Хүрээд ирцгээ. 10, 20, 100 байсан ч хамаагүй. Би бүгдийг нь харваад устгана. Алга болчих уу? Мангасууд гараад ирлээ. Мангас минь чи арай л өндөр зогсож байна. Одоо суу. Өөрсдөө бэлд. Энэ байрлалыг алдаж болохгүй. Туслаач.
Регулус, чиний даалгавар бол энэ байшинд байгаа амьдралын модны мөчрийг хэлтэрхийг хамгаалах. Ийм жижиг мөчөр шидийн тойргийн гол цөмгийж үү? Тийм ээ. Үүнийг алдвал 10 минутын дотор хамгаалтын бүс алга болж бүх газар хорт манангаар дүүрнэ. Энэ чухал үүрэг гэдгийг мэдэж байна. Гэхдээ баатрууд минь орилж байхад би яаж энд зүгээр зогсож чадах юм бэ? Хэтэрхий хэрцгий юм. Хэцүүч гэсэн тэсэх хэрэгтэй. Мэдэж байна. Нэвтэршгүй цайз. Данаклын гүнгийн удмаас уламжлагдсан ирсэн ур чадвар тодорхой хэсгийг хамгаалах хүчтэй хамгаалтын талбай үүсгэнэ. Чадвар идэвхтэй үед хэрэглэгч барилгаас гарч чадахгүй. Бүс жижиг байх тусам хамгаалалт улам хүчтэй болдог. Агуулгах хэмжээтэй барилга довгийн зэвсгийг хүртэл хааж чадна. Дээрэс нь би зөвшөөрөхөөс нааш хинч энэ өрөөнд орж чадахгүй. Энэ даалгаварт би төгс тохирно. Тиймээс би ямар ч хэцүү зүйл тохиолдоход би өөрийгөө барих ёстой. Регулус, хаалгаа нэ. Би шархацчихлаа. Намайг оруул. Би өөрийгөө эдгэх хэрэгтэй байна. Энэ хоолой гүнж үү? Үгүй ээ, Регулус ноёто. Энэ мангасын зал байж магадгүй. Мэдээж байна, Грэмс ноёто. Гэхдээ хурдлаарай. Мангасууд ирж байна. Регулус, яг одоо хаалгаа нэ. Энд бол тушаал. Хараалид. Хэрвээ гүнж өгвөл бид бүгд цаацлуулна. Гүнжээ. Төрхлөө чи чинь хөгшин эльф биш үү? Өөгүй. Тэр дуу хоолойг дуурайсан байсан байна. Имп самар. Гартаа барьвал хүний дуу хоолойг санаж чадна. Амандаа хэвэл тэр дуугаар ярьж чадна. Гэрэл. Нүд минь. 3 секунд л сохолж чадна. Гэхдээ хангалттай. Би аль хэдийн хурдтгалын шид хэрэгэлсэн. Миний бай хөдөлж чадахгүй. Тэр бүрээний дуу. Онцгой байдал. Шидийн тойргийн гол цөм алдагдлаа. Аюулгүй бүс 10 минутын дараа унтарна. Бид цайзаас гарч чадлаа. Төлөвлөгөө амжилттай. Зафир, сонсож байна уу? Энд байдал замбраагүй боллоо. Би нөөц цөмөр тойргийг сэргэнэ. Гэхдээ чи луг хурдан дэлгэх хэрэгтэй байна. 10 минутад гэж үү? Арай л хэцүү даалгавар байна гүнж минь. Хэрвээ шагнал байвал. Шагнал уу? За бодъё. Хэрвээ чи 10 минутад ялбал өчигдөр орхисон зүйлээ үргэлжлүүлье. Зөвхөн чи бид хоёрын юу гинэ? Амжилт хүсье Зафир. Хувийн сувга хаалаа. Луу дахин ус руу орсон тул амьсгалын уутных нь бараг талан сэргэжээ. Хэрв тэр ямар нэгэн хохирол амсгад бэлэн байвал одоо ч амьсгалаа ашиглаж чадна. Дайсан нь өөр зүйлд анхаарлаа сарниулж хөдөлгөөнгүй байлаа. Түр орхиодох. Энийг түр хэрэглээд буцааж өгч болох уу? Юу бодлого хэсгийг мэдэхгүй. Яагаад болохгүй гэж? Альвэ түр шүү дээ. Буцааж өгнө гэж амтаж байна уу? Арын шугам сонсож байна уу? Төлөвлөгөө өөрчлөгдлөө. Миний тушаалыг даг. Тэр хараал эзэн луу айл хэдийн үгсэн гэж мэд. Ингээд ийм амархан мултарчихна гэж бодоогүй шүү. Хөөх, зүрх минь одоо хүртэл хүчтэй цохилсоор байна. Үнэхээр ойрхон байлаа шүү, тийм ээ? Чимээгүй. Чи эд шидийн тойргийг хадгалахад ямар хэцүү байдгийг мэдэх үү? Уучлаарай. Би ур чадварыг эхнээс нь дуустал ажиглах ёстой. Энэ л миний чадварыг идэвхжүүлэх нөхцөл. Би цэвэршүүлэх эд шидийн тойргийг хуулбарлаж чадсан нь баазад суйрлуулахад тусалж байсных. Би хуулбарлах чадварыг ердөө нэг л удаа ашиглаж чадна. Түүн дээр нэмээд хуулбарлсан тойрог маань тогтмол маана шаардна. Тиймээс яарах хэрэгтэй. Бидэнд ганц л боломж бий. Сүүлчийн лацтай харьцаг. Энэ бол бидний амьдралын модны үрийг
авах цорын ганц боломж. Тэр үрээр бид өөрсдийн шинэ хаант улсыг байгуулна. Надад итгэсэнд баярлалаа. Мэдээж үдээ Херон ахлагчаа. Бид танд бүрэн итгэж байна. Тийм ээ. Та бол бидний удирдагч. Та бидэнтэй хамт явахыг хүссэнд бид баяртай байна. Эльфийн ахлагч урвсны дараа. Эльфүүд сэтгэлээр унаж байна. Гайхах зүйл алга. Ядаж бид бэлтгэлтэй ирсэн юм да. Бидний талд их газрын 10 хүчирхэг дайчдын нэг тулалдаж байна. Хүчирхэг эмчилгээний баг бий. Дотор нь луугийн зүрх шингэсэн ноён зай пэрч байна. Тэр бүхэл туйлын хүчирхэг гүнж альтаар өөрөө цэргүүдийг хамгаалж байна. Тэгэхээр чинь бид итгэлтэй байх нь аргагүй шүү дээ. Харин эльфүүд өөрсдийнх нь ахлагч урвсан. Тиймээс мэдээж сэтгэл нь навс унаж байгаа. Гэхдээ нэг зүйл ойлгохдохгүй байна. Яагаад тэд ахлагчийн уралтад ингэтлээ зочирдож байна вэ? Дайрал тэднийг хамгаалсаар байгаа биз дээ. Хаа чи ажигч биш юм аа. Дайрал хүчтэй л дээ. Тэр бол үнэн. Тэр их газрын 10 хүчирхэг дайчдын дунд Оплигаас ч дээгүрт ордог. Бас хатны хүү гэдэг давуу талтай. Гэхдээ одоогоор эльфүүдийн хаант улсын төв нь дайрал биш. Эльфүүд үнэхээр найдаж байсан хүн тэр ахлагч байсан юм. Эльфүүдийн хаан бол дээд шидтэн бөгөөд амьдралын модны хамтрагч юм. Хааныг амьдралын мод өөрөө сонгодог. Зөвхөн модны хүчийг хүлээн авах сургалтад хамрагдсан дээд эльфүүд л хаан болох хэрэгтэй. Хаан модтой холбогдсноор ойд буй бүх эльфүүдтэй холбоотой болдог. Тэдний оюун санааг хянаж, үнж байдлыг ингэж хадгалдаг. Энэ л эльфүүдийн хаант улс 2000 гаруй жил байсны нууц. Одоогийн хатан бол хагархай сар. Хэмээн алдаршсан Сильвестия. Тэр төрхтөө сохор бас алхаж чаддаггүй байсан ч мэрэгэн ухаантай, энэрэнгүй хатан байлаа. Гэвч анхны охин Керага төрүүлсний дараа бүрэн саажилттай болсон юм. Юу гинэ? Тэгвэл тэр дайралыг яаж төрүүлсэн юм бэ? Кера бол хатны нууц амргийн хүүхэд гэх цуурхал бий. Тиймээс дээд эльфэд тооцогддоггүй. Харин дайрал бол ямар ч гажиггүй төрсөн авиасаараа бүгдэд хайрлагддаг. Гэвч би хатны харваач болно. Зөвхөн хаан болох хувьтай хүн л ийм цол хүрцдэг. Эхэндээ дайралын даруй байдал асуудал биш байлаа. Гэвч хаант улс мөхөх аюул нүрлэхэд эльфүүд чин удирдагч хайж эхэлсэн. Гэтэл дайрал хаан болохоос татгалзаад энэ миний үүрэг биш гэж хэлсэн. Бусад дээд эльфүүд явсны дараа үлдсэн эльфүүд найдвар тавьж чадах ганц хүн нь Херон ахлагч байв. Зүгээр дээ. Би зөв зүйл хийж байгаа. Тэр лууг би дийлэхгүй. Бүгд энд өөхөх ямар ч утгагүй. Дайрал биднийг хайсан. 4 жилийн өмнө улаан сар хар сар хүмүүсийн нутагт довтлоход ч үнэт эрдэнэс ойгоо алдахад ч цэнхэр луу нуур дээр үүрлэж ойг хордуулахад ч эльфүүд хорны улмаас нутаг усаа орхих болсон ч дайрал зүгээр л харж зогссон. Хүмүүс айрамтайгаа ойроо маань довтолсон. Холбоо гинэ зөвхөн нэр төдий. Яалсан ч, ялагдсан ч хаант улс мөхнө. Бид түүнд дэндүү удаан найдсан тэнэгүүд байж. Уучлаарай. Хатан Сильвестия. Бидэнд шинэ найдвар хэрэгтэй. Амьдралын модны үр. Тэнд байна. Тэр цамхгийн оройд амьдралын модны үр. Би үрийг эндээс хол газар суулгана. Шинэ мод надаас өөр дээд эльфийг сонгохгүй. Тэгэхээр би хаан болно. Бэзэрэ, тэр чинь юу вэ? Ямар аимшигтай юм бэ? Гэхдээ нэг зүйл ойлгохдохгүй байна. Амьдралын модноос өөр авч шинэ хаант улс байгуулахаар эндээс явсан эльфүүд. Ялангуяа хар сар, улаан сар. Хэрвээ тэд хаан ихтэй шинэ эльфийн хаант улс байгуулсан бол бидэн шиг их газар даяар аялдаг худалдаачдаас
тийм зүйлийг нууна гэж байхгүй дээ. Гэтэл би хаанч шинэ эльфийн тухай хаант улсын ямар ч мэдээ сонсоогүй. Тэгвэл тэд яг хаашаа явсан юм бол? Би зохицуулъя. Нисээрээ голомода. Нэг нь мангасыг татаж, нөгөө нь лацтай хайрцгийг ав. Энэ бол энгийн тактик байлаа. Мангас голомд хариу үйлдэл үзүүлв. Тэр хооронд нөгөө голом дэсрэх үр шидэж, цамхгийн лацыг эвдээд сүүлчийн лацтай хайрцгийг авсаар буцаж байв. Гэвч тэд нэг зүйлийг анзаарсангүй. Эцэст нь гартаа оруулсан тэр хайрцаг 3 жилийн турш жүтгэрийн хүсэн хүлээж байсан зүйл байлаа. Улаан сар Маша тэрээр 60 жилийн өмнө хатан болох нэр дэвшигч байсан бөгөөд 4 жилийн өмнө Данакл дайн эхлүүлсэн нэгэн. Гэвч жүтгэр болон хуурснаас хойш тэр эрүүл ухаанаа бүрэн алдсан. Одоо түүнд үлдсэн ганцхан зүйл нь эльфүүдийг үзен ядах дайсагнал. Мөн өөрөө ч утгыг нь ойлгож чадхаа болсон цөөн хідэн үг л байлаа. Гурван жилийн өмнө ямар өрөвдмөр юм бэ? Нэгэн цагт хүмүүсийг жичрүүлж явсан эльфийн дайчид ийм болтлоо доройтсон байх гэжтэй. Дээд эльф улаан сар Маша, дээд эльф хар сар Рамил. Би та нарыг яагаад дуудсныг мэдхүү. Надад нэг асуулт байна, Эльфрид. Хуургалтын чулуу тэмдэгтэй шавьжтай нийлээд хүнийг жүтгэр болгодог. Гэхдээ хуургалтын чулууч тэмдэгтэй шавьжиж хүн бүрт ижил нөлөө үзүүлдэг. Гэтэл яагаад жүтгэр болон хувирсны дараа хүн бүр өөр дөрхтэй болдог юм бэ? Яагаад өөр хүч чадал олж авдаг юм бэ? Мөн хуургалт бүтлгүүдэх магадлалч байдаг. Яагаад гэдгийг чи мэдхүү? Яагаад гэвэл оюун санааны ялзрал, үзэн ядалт, уур хилэн, шунал, тэгээд зөвхөн хүний мөн чанар гэж тайлбарлаж болох төрөлхийн хорон муу зүйл, илчлэлийн чулуу, эдгээрийг бүгдийг нь нийл гаргадаг. Хүн хэдий чинээ ялзарсан байна. Төдий чинээ хүчрхэг жүтгэр болдог юм. Санаж яваарай, улаан сар, хар сар. Эльфүүдийг үзэн яддаг сэтгэлээ санагтун. Тэдэл та нарын төрөлхийн гоо зүгслэн устгасан. Гэрэл дээрээд өгчин буталсан. Гайхалтай. Үнэхээр сүр жавхлантай харагдаж байна. Улаан сар Маша, жүтгэрийн хэлбэр. Хар сар Рамил, жүтгэрийн хэлбэр. Тэднэр яах гэж байгаа юм бэ? Төлөвлөгөө гэж үү? Надад төлөвлөгөө алгаа. Би зүгээр л тэднийг өдөөж байна. Төлөвлөгөөг 2 эльф болон та нарт үлдээе. Алга дашицгаая. Баяр хүргэцгээе. 2 шин жүтгэр мэндэллээ. Тартарусын шүтэгчдийн удирдагч 12 апостолууд 3 сарын дараа тэд замдаа таарслцсан бүхнийг мангасч бай, хүнч байсан хязгаар байлаа. Тэгээд тэд өөрсдийн хүчинд тасаж эхэлсэн тэр үед. За, бүх зүйл бэлэн болсон бололтой. Дараагийн шат руугаа оръё. Цэнхэр лууг устгах. Би чамд цэрэг өгье. Кала уул. Цэнхэр луу Арталисын анхны үүр. Би эльфний их ойд төрж өссөн. Амьдралын модоор хамгаалагдсан эльфүүд ямар аюултай өрсөлдөгч гэдгийг сайн мэднэ. Хүлээн зөвшөөрөхөд дургүй байгаа ч Олдны зөв. Бидэнд илүү их хүч хэрэгтэй. Тэр бүх эльфийг там руу илгээх хүч. Жишээ нь луугийн зүрхний хүч.
Би бүр гайхаад хэлэх үгч алдахгүй. Урт хугацааны дараа доод амьтад ингээд л миний өмнө зогсох болсон гэж үү? Та нар өөрсдөө өргөд болгохоор ирсэн юм уу? Тэдэнд боломж байгаа гэж бодож байна уу Алдин? Тэр хоёр эльфийг хэлж байна уу? Тийм ээ. Тэр хоёр гэхдээ тэд чинь дуршлаггүй шүү дээ. Лууг ялах боломж байгааг би л харахгүй байна. Хаа чи луутай тулдахыг хүссэн юм уу Жинрай? Уучлаарай чамайг оруулаагүйд. Чиний зөв. Тэд лууг дийлэхгүй. Амьдаар нь залгичих нь. Гэхдээ би тэднийг ялуулах гэж илгээгээгүй. Чи мэдхүү? Тэр хоёр эльф хаан хатан болох нэр дэвшигчд байсан юм. Сар гэдэг цолыг зөвхөн хамгийн хүчрхэг дээд эльфүүд авдаг. Өөрийн хязгаарыг давж дээд ур чадварт хүрсэн эльф чадвараа ашиглахад сар шиг гэрэлцдэг мана туяа цацруулдаг. Тэндээс л энэ цол бий болсон. Тэд хоёул сар цол хүртэж эльфүүдийг захирахыг мөрөддөг байсан. Өөрсдөө ихэд бахархдаг байсан. Гэтэл хатнаар сонгогдсон хүн тэдний басамжилдаг сохор дахир дутуу эльф хатан болсон. Юу болоод байна? Яагаад бидний оронд Сильвестрийг сонгосон юм бэ? Тэр хүмүүсийн найз шүү дээ. Хатан болох сургалтч аваагүй шүү дээ. Хар сар уурлан галзуурсан. Харин улаан сар жөтгөрийн хувиралтаас болж оюун санаа нь аль хэдийн доройтсон. Хоёулаа бардам зантай дайчид байсан тул модны сонголтыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Тиймээс л дайн эхлүүлсэн үү? Өөрсдөө батлахын тулд ерөнхийдөө бол тийм. Гэвч тэд ялагдсан. Ингээд эльфүүдийн нийгмээс цөлөгдсөн. Цөлөгдөхдөө амьдралын модоос нэг үр хулгайлсан нь тэдний сүүлчийн эсэргүүцэл байлаа. Гэвч сар цолж аваагүй залуу эльфийн гинтийн дайралтад өртөж амь тавин байж арай ядан мултарсан. Чи тэдний оронд байсан бол яах вэ Жинрай? Чамайг доромжилсан жаалх уу? Чамайг орхисон арт түмэндээ яах вэ? Би бүгдийг нь хална. Ямар ч үнээр хамаагүй. Яг тийм. Тэд эльфүүдээс өшөө авахын тулд юу ч хийхэд бэлэн. Хэрвээ луу тэднийг залгичих бол тэгээд л болоо. Хар сарын жөтгөрийн чадвар бол мянган тулаанд хөгжсөн. Үхлийн хор болон чулуу жилт. Тэр лууны ходоодонд хор шахна. Хэн дөрүүлж өгөх вэ? Хоронд хордох луу юу? Эсвэл ходоодны хүчил дуусах хар сар уу? Гэхдээ тулаан дуусгаас өмнө түүний зориг биелнэ. Учир нь луу хордоод эдгэрхийн тулд аслааны хамгийн хүчтэй эдгэх газрыг зорин очино. Эльфүүдийн ойн усны их ундраг, амьдралын нуур. Луу гэлцдөө авцсан тул сүүлэнд нь зурлалсан маашааг анзаарсангүй. Оюун санаанд доройтсон учраас тэр зориуд зууралдаагүй. Цүн сонгороо л тэгтээ магадгүй энэ хувь тавилан байх. Дурсамжийг нь өдөөсөн энерги рүү татагдан энэ цамхаг руу унав. Оюуны чадвар нь муудсан тул буруу газарт унжээ. Тэр газарт байсан хамгаалагчдыг хөнөөсөн. Гэвч луу гарч ирсэн үмээ хор тархсан байдал. Ямар ч мөр үлдээгүй. Бас хинч анзаарсангүй. Тэр цагаас хойш Маша цамхыг самарцаар байв. Удаан хугацаанд ингэж цацтлаа юм идээгүй байсан. Ахлагчийн ах цус дээр нь амьдралын усны шимт хижээлээр дүүрэн байв. Үүний үр дүнд түүний сул дорой болсон байсан оюун санаанд нь хэдхэн үг эргэн санагдаж эхлэв. Тэр тэнд байна. Хагархай сар цусаар цангасан унтлагын өрөө хатан. Ингээд энэ цуврал маань дуснаа.
Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Удахгүй дараагийн агаараа уулзъя. Мөн суугаад дэмжиж хандив явуулаарай. За тэгээд see ya.